Сайн байцгаана сонсогчдоо өнөөдөр бүгдээрээ нийтлэг үндэслэл буюу нэр томьёоны тайлбаруудын талаар мэдэж авцгаая. Өнөөдөр бидэнтэй хамт Ариун Баяр багш маань хамт байна. Сайн байна багш. Сайн байцгаана. За тэгэхээр хамгийн дөрөв автобус. За автобус гэдэг маань жолоочоос гадна яг 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг хийдэг байна. За энэ дээр мань болохоор бас троллейбус ордоггүй баг тий. За дараагаар нь биднэрт автомашин гэж байна. За автомашин гэдэгт маань мотоцикл, трактор өөрөө явдаг машинаас бусад механиксэн тээврийн хэрэгслийг хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр мотоцикл дотор маань 2 дугуйт, 3 дугуйт бүгдээр орж байгаа тийм. Төрлийн мотоцикл. Энэ дээр нөгөө мопедийн ангилалд орохгүй байгаа мотоциклийн бүх төрлийг нэлээд байна тий. Тэгвэл Ариун Баяр агшаа автомашин дотор троллейбус орд юм уу? Орно. Аюултай ачаа. За аюултай ачаа гэдэг маань яах нь? За тээвэрлж байгаа үед хүний амнаас эрүүл мэнд, зайл эсвэл байгаль орчин, за эд хөрөнгөд хохирол учруулж болцсошгүй илүү янзын бодис, за тэр бодисоор хийсэн эд зүйлүүд орох нь байна. За хамгийн бидний сайн мэддэг нь үйлдвэрийн хаягдлууд байна. За эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг нөгөө аюултай ачаа гэсэн. Эмнэлгийн хог хаягдлууд байна. За мэдээж аюултай ачаа гэсэн таних тэмдэг дотор тухайн аюултай ачааны одоо нэр томьёолууд нь яг нь байж байгаа. Тэгэхээр тэрийг хараад бид нар аюултай энэ төрлийн аюултай ачаа байна гэдэг яг нь таньж мэдэж болно гэсэн. Дараагаар нь бид нарт байр эзлэх гэж байна. За байр эзлэх гэдэг маань ерөнхийдөө яг нь явж байгаа ч ихтэй энийг байраас солих үйлчлэл хэлнэ. Та нэгдүгээр нэгээр явж байгаа хоёрдугаар нэглээ орох, аль эсвэл 2-оос 3 руу орох те. Энийг л байр эзлэх гэж. Тэдний хамгийн их хооронд нь холдог бодит чин болон бүхчин. За энийг тайлбарлаж өгье. За бодит чин гэдэг нь тээврийн хэрэгслийн тухайн үеийн жинг хэлж байна. За энэ бол энэ жин бол яг нь хувьсан өөрчлөгдөж болдог. За энэ дэлхлээр чирүүлж байгаа тээврийн хэрэгслийн жин за бодит чинд нь тооруулсан оруулдаг. За бодит чин гэдэг маань яг нь тухайн машин байлаа тэр машинд ачигдсан ачаа болон зорчигчдын тоо яг нь нэмэгдэх юм бол тухайн бодит чин яг нь нэмэгдэнэ. Бүхчин гэдэг маань болохоор тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт буюу тухайн үйлдвэрлэгч энэ машины үндсэн өөрийн даацуулан өөрийн жингийн нийлбэр жингийн хилээд байна. За энэ тэмдгийг болохоор тухайн тээврийн хэрэгслийн ачааны машины дотор тоон жинээр заасан тэмдгээр яг нь утгаар илэрхийлэгдэг. Энэ бол бүх жингийн хязгаарлалт байдаг. За энийг бол бас доор нь 6-аас 5 хүн үзүүлнэ. За гарц гэдэг дээр одоо ингээд өмнө бид нар явууны гарц гэж мэддэг байсан болвол за дөрвөн дээрээ гарц гэдэг төстэй ойлголт ороод ирдэг байна. Тэгэл Ариун Баяраа гарцыг танд бидэнд тайлбарлаж өгч. За гарц гэхэлэр хүмүүс явууны гарц гэж ойлгодог. Явууны гарц хоёр маань бол өөр ойлголт байж байдаг. За нийтлэг бас гарцыг уулзууртаа бас яах нь холиод байдаг. За тэгэхээр гарц гэдэг маань яг л гэхэлэр замын зэрэглдэг нутаг дэвсгэр рүү ороход зориулагдсан за замтай нийлсэн бэлчээр хэсгийг хэлж байна. За энийг энгийнээр хэлэх юм бол тухайн хэсгээр ороод цаашгаа хөдөлгөөний үргэлжлүүлэх боломжгүй энгийнээр хэлэх юм шатхан түгээх станц, колонк за зогсоолын талбай албан байгууллага хороолт руу эргэсэн энэ зарчих хэсэгтээ огтлцсон бэлчээр хэсгийг гарц гэдэг байгаа. Зарцнаас гарч иж байгаа тээврийн хэрэгсэл гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэл зам тавьж гэнэ гэдэг бас тавтгалч. За гол зам. За гол зам гэдэг бол ер нь бол ингээд та жоохон давуу эрхтэй л гэсэн үг шүү дээ. Тийм гол зам гэдэг маань бол үндсэн ер нь бол энэ доорх тэмдгээр илэрхийлэгдсэн машин зорчих хэсгийг хэлж байна. Мөн хэрвээ энэ тэмдэг байхгүй байх юм бол хатуу хүчилтэй зам нь яг нь гол зам гэж үзнэ. Шорооны нь болохоор туслах замаар явна. Гол замаар яваад тээврийн хэрэгсэл давуу эрхтэй байна л гэсэн үг. Хэрвээ эдгээр тэмдэглэгээ эсвэл хатуу хүчилтэй шороон зам ялгахдаггүй байх юм бол яг нь өөрийгөө туслах замаар явж байна гэж үзэж болно. Эсвэл адил замын уулзаараа адилхан баруун гартлын тээврийн хэрэгсэлтэй зам тавьж өгөх үү? Баруун гартлын тээврийн хэрэгсэл нь давуу эрхтэй гэж ойлгож болно гэж. За давуу эрх. За давуу эрх гэдэг нь бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьдан хийх эрхийг давуу эрх гэдэг. Давуу эрхийн тээврийн хэрэгсэлд яг нь хөдөлгөөний хурд чигийг өөрчлөхгүй тулд одоо бусад тээврийн хэрэгсэл яг нь хөдөлгөөний өргөжлөхгүй байх. Эсвэл ер нь хөдөлгөөний өргөжлөхгүй байхыг хэлээд. Гүйцэж төрүүлэх болон гүйцэх үйлдэл манай сонсогч нарын хамгийн их алддаг. За гүйцэж төрүүлэх гэдэг маань яг хамгийн энгийнээр урсгал сөрөөд явахыг хэлж байгаа. Урсгал сөрөөд урдаа байгаа машиныг гүйцчихэд буцаад өөрийнхөө энийг орохыг хэлж байгаа.
Тэгвэл гүйцэх үйлдэл гэдэг нь За гүйцэх үйлдэл гэдэг маань нэг чигт 2 болон түүнээс дээш нэгнээр зорчдог хэсгийг хэлж байна. За тэгэхээр одоо энэ доорх зураг дээр харагдсан тийм ээ. Нэгдүгээр игнэнд явж байгаа тээврийн хэрэгслийг хоёрдугаар игнэний нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа тээврийн хэрэгсэл урд нь орохыг болох нь энэ бол гүйцэх үйлдэл. За энэ дээр бас нийтлэг болохоор дархны зам дээр бол манайхан гүйц төрүүлээ гэж ярьдаг. Дархны зам дээр бол гүйц төрүүлэх маш боломж авахгүй тийм бол зорчих хэсэг тус тусдаа байгаа. Тэнд бол дандаа их гүйцэх үйлдэлүүд хийгдэж байгаа. за эрдийн үсэг гэдэг манайхан унлаг ашиглаад ашиглаж байгаа мал амьтан за түүний хөлөсөн хэрэгсэл буюу хүсгийг хэлж байна. За эрдийн үсгийн одоо тийм хөтлөж явж байгаа ч юм уу унж явж байгаа маань жолооч гэдэг тодорхойлолтод хамрагдана. Тэгвэл ариун баярш өөр ямар хүмүүсийг жолооч хамруулт юм бэ? За замын хөдөлгөөний хэл бүрдлийн тухай хуулийн дээр болохоор тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг жолоочд хамруулна. За жолоодлогын дадлага хэл гэж яваа багш. За тэгэхээр жолоодлогын сургалтанд сууж байгаа хүүхэд хэдий өрүүл бариад жолоо бариад явж байгаа ч гэсэн яг нь хажууд нь байгаа багш л жолоочтой хамаарна. Жолооч багш яг нь хайрцаг өгнө л гэсэн. За замаар ердийн хэсэг унж хөдөлж яваа хүнийг бас яг нь жолоочд хамруулдаг байна гэж. Зайлшгүй зогсолт гэдэг чинь юу нь юу ороод байгаа юм бэ? Одоо ингээд би одоо ингээд за хөдөө замд явж байгаад за ингээд физик байдлаар ингээд машина зогсоолоо тэр зайлшгүй зогсолт нь биш. За жолооч зорчигчдын биеийн байдал тээж яваа ачаа. За биеийн байдал мэдээж муудах те. Эсвэл за тээж яваа ачааны одоо унахж байгаа ч юм уу те. Одоо аюул учирсан. Эсвэл байгалийн үзэгдлийн улмаас одоо аюул учирч болзошгүй байдаг. Мөн одоо техникийн эвдрэл гэж байгаа. За замын хөдөлгөөний дүрмд хөдөлгөөнд оролцохыг хориглохыг заалтанд тусгагдсан эвдрэл хэмтлэг хэлж байгаа шүү. За эвдрэл хэмтэл за мөн зам дээр саад бий болсноос шалтгаална тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдэлийг болохоор зайлшгүй зогсолт гэдэг. Түүнээс биш хүн буулгах суулгах ч юм уу тээврийн хэрэгслийн одоо нөгөө хөдөлгөөнд оролцохыг хориглосон заалтаас бусад одоо эвдрэл хэмтлгийг зогссон зогсолтыг зайлшгүй зогсолт тооцохгүй. За мөн бас нөгөө зориуд санаатаар хүний урд одоо зогсох нь бол зайлшгүй зогсолт тооцохгүй. Энэс бусад тохиолдолд яг нь зайлшгүй зогсолт хийх газар хориотой газар гэж байна тийм. За одоо ингэ бид нэр тэ за жолоонд ирээд дөрмийн хичээл үзэхээс өмнө зам гэдэг ойлголт маань зөвхөн машин зам гэдэг байсан болвол за яг хичээлийг үзээд ирэнгүүт зам гэдэг маань илүү өргөн хүрээний ойлголт болж ирж байна те. За тэгвэл яг юуг бүхэлдэн замд хамруулад байгаа юм бэ? За одоо энэ доорх зургийг ингээ яг харах юм бол одоо зам гэдэг ойлголт маш өргөн ойлголт байна тий. За яг нийтлэг сайн тань хэлдэг бол одоо яг энэ тээврийн хэрэгслийн явж байгаа хэсгийг бид нийтлэгтэй зам гэж ойлгодог бол энэ бол зорчих хэсэг буюу механиксан тээврийн хэрэгсэл явах зорилтын бэлчээр хэсгийг яг нь зорчих хэсэг гэж ойлгож болж байна. За зорчих хэсгийн захын хажууд байгаа хөвөө за тармил зүйлэг явган хүний зам мөн хориг ундаг дугуун зам байх юм бол яг нь гудамны нэг талаас нөгөө талын явган хүний зам төгсгөл хүртэлх хэсгийг яг зам гэдэг ойлголтод орчиж байна. За тухайн зам маань за тусгаарлах зурвалсаар хоёр зорчих хэсэгтэй байж болно. Эсвэл нэг зорчих хэсэгтэй сөрөг хөдөлгөөнтэй байж болно. За энийг нь бид нар сайн хараад таньж мэддэг. За игнэ гэж юу, зорчих хэсэг гэж юу, хөвөө гэдэг нь юу юм гэдгийг бүгдийг сайн ялгацуулах юм бол энэ тус бүр маань яг нь өөр. Мэдээж зорчих хэсэг маань яг нь механиксан тээврийн хэрэгсэл явах зорилттой. За бодит байдал дээр нь хөвөө гэдэг энэ хэсэг дээр нөгөө машин тий автомашин болон мотоцикл яваад идэг. Энэ хөвөөгөр бол механиксан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд зориулагдаагүй. Ундаг дугуйн бидний хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн. За мөн механиксан тээврийн хэрэгсэл төр зогсох байдлаар ашиглаж бас болно. Түүнээс л хөдөлгөөнд зориулагдаагүй гэдгийг бас сайн ялгаад авчих хэрэгтэй. Энийг ингээ хэдүүлээ ялгаад зам гэдэг ойлголтоо илүү сайн ялгаж салгаж сурчих юм бол бид нар цаашаа явахад илүү амар авах. За тэгвэл одоо ингээд за тусгаарлах зурвасаар хуваагдчихэж хоёр зорчих хэсэгтэй гэж хэлж байна тийм үү? Тэгвэл давхар үргэлжлсэн шугам байх юм бол тэрнийг тусгаарлах зурвасан тооцох уу? Үгүй тэр нь болохоор зүгээр нэг зорчих хэсгээр л явж байгаа гэсэн. За зам тавьж өгөх. За Улаанбаатарт айгүй их ослог гардаг тийм одоо хүн хэлбэрийн биш хүн юм шүргэлсэн ч юм уу тиймэрхүү ослууд ер нь яг юунаас болж үүсдэг юм бэ? За яг одоо 1-2-2-16 зам тавьж өгөх үйлдэлийг л ярьсан гүйцэд хийхгүйгээс болж одоо нийтлэг одоо Гобер Керала одоо нэг ярил тохионы энэ ослууд
гараад байдаг. Одоо ослын хамгийн одоо түгээмэл одоо шалтгаануудын нэг бол зам тавьж өгөх үйлдэл. За хуулийн үгээр бол яг нь замын хөдөлгөөнд оролцогчийн давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүй тулд хөдөлгөөнөө та эхлэхгүй эсвэл өргөжлүүлэхгүй байх үйлдэлийг зам тавьж өгөх гэдэг. А гэтэл тийм нөгөө манайхан чааж ингээд туслах замаас орж ирж байгаа эсвэл одоо яг тийм хүний игнээр ингээ орох гэж байхдаа ингээ зам тавьж өгөх гээд байгаа юм шиг үгүй ч юм шиг ингээд нэг ухсыг айл эсвэл алгуурхан уршаага явах байдал ч юм. Энэ байдлууд нь одоо жолооч нар харилцсан одоо ойлголцоогүйгээсээ болоод осол түргээд байдаг. Энэ нөгөө хөдөлгөөнөө бас өргөжлүүлэхгүй буюу эхлүүлэхгүй байх гэдэг зарим хүмүүс нэг зог тусдаг байхгүй. Орчлоо гэж удаа ингээ дараа өөр одоо мөрөөрөө явжсэн игнэнд өөр игнэнд одоо мөрөөрөө явжсэн тээврийн хэрэгсэлтэй мөрөлдөж шүүрлцэж юм. Ийм одоо маш одоо хор хөнөөлтөй байждаг. Тэгэхээр энэ зам тавьж өгөх үйлдэлийг бол одоо манайхад бол маш сайн тавьж өгч сурах хэрэгтэй, хүлээцтэй хандах хэрэгтэй л гэсэн. За сая зам тээврийн осол гэдэг чинь тий. Тэгвэл зам тээврийн осол гэдэгт маань бас яг юу зам тээврийн осол гэж хэлээд байгаа. За зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэх одоо ингээ машинуудын гэсэн үг шүү дээ тийм ээ. Үүдэх хүний амнаас эрүүл мэнд хохирох, за эсвэл тээврийн хэрэгсэл. За замын байгууламж эвдэж гэмтэх. За ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэдэг. За энэ дээр бас нэг нэмээд нэг юм хэлэхэд юу гэхээр ямар үед жолооч нар хооронд одоо магадгүй хоёулаа тийм шүүргэлцлээ гэж бодъё. Тэгвэл тухайн одоо хоёулын тээврийн хэрэгслийн өмчийн хохирол чив тээврийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тохиолдол хоёулаа яах нь тохиролцож салж болно. Харин хүний амнаас эрүүл мэндэд хохирол учирсан бол яах нь зогсож явж болохгүй. Заавалчгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ёстой. Мөн нөгөө 3 дахь чиглэлд буюу нөгөө одоо байгууламжтай замын байгууламж эвдэрч хэмтсэн тохиолдолд яах нь бас цагдаад мэдэгдэх үүрэгтэй байж байгаа. За тэгэхээр замын зэрэглэдэг нутаг дэвсгэр сая тэгж юм те. Тэгмүүд за замын зэрэглэдэг нутаг дэвсгэр дээр яг юу оруулаад байгаа юм бэ гэх юм бол бид нарт зогсоол, талбай, хашаа, хороолол, за шатхуунд үгээгүй, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй тэрний хэсэг нутаг дэвсгэрийг яг нь замын зэрэглэдэг нутаг дэвсгэр гэдэг юм. За замын зэрэглэдэг нутаг дэвсгэрээр жолоодлагын дадлагыг хийж болох уу? За энэ жолоодлагын дадлага хийх хориглол нь мөн тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хориглодог. За энийг одоо нэг манайхны нэг нийтлэг нэршлээ хулгаан зам гэж хэлдэг байгаа байхгүй. Та манай сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбарлахаас аваарай. За тэгвэл замын хөдөлгөөн тий яг замын хөдөлгөөн гэж юу юм бэ гэх юм бол бид нар яг нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ачаа шилжих үйл ажиллагааг замын хөдөлгөөн гэж хэлээд байгаа юм. Тэгвэл мэдээж хэрэг тэр хөдөлгөөнд чинь тодорхой хэмжээний оролцогч байгаа шүү дээ. Оролцогч байж ч тэр хөдөлгөөн гаргаад байна. За тэгвэл оролцогчд нь бид нар юуг хамруулах юм бэ гэх юм бол за замаар явж байгаа жолооч, за тээврийн хэрэгслийн зорчигч, хэрвээ та автобусын дотор явж байвал яг нь замын хөдөлгөөний оролцогч мөн. За машин дотор явж исэн ч гэсэн мөн болох нь байна. За явган зорчигч хүртэл замын хөдөлгөөнд оролцож болдог байна. А гэхдээ ямар хүмүүс замын хөдөлгөөнд оролцогч биш гэж яддаг вэ? За сая замын хөдөлгөөний нөгөө тодорхойлолт төр хэлдэг шүү дээ тийм ээ. Нөгөө нийт хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ачаа шилжих үйл явцыг замын хөдөлгөөн гэсэн. За тэгээд энд хөдөлгөөд оролцогч нь хэн нь оролцогч биш юм бэ гэдгийг ялгахын тулд тухайн зам дээр ажил үргээ гүйцэтгэж байгаа. За зохицуулагч буюу цагдаа, замын цагдаа. За мөн зам засвар арчилгааны ажилчид тийм ээ. За мөн төг гэж ярьдаг төгсөл үйлчлэгээний нэг цэвэрлэгээ үйлчлэгээ хийж байгаа эдгээр хүмүүсүүд маань бол яах нь замын хөдөлгөөний оролцогч биш. Ягаад гэвэл тэнд яах нь ажлыг гүйцэтгэж байгаа учраас. За энэ мэдээж эдгээр хүмүүсүүд маань яах нь таних тэмдэг бүхий хувцастай танигдах хувцас хэрэгслээ хангагдсан байх хэвээр. Одоо пассворттой хувцас одоо тэр тохиолдмор хамгааллын хэрэгсэл багц хэрэгслээр хангагдсан байх хэвээр. Ингэж таньж байж яах нь нөгөө хэд маань зам хөдөлгөөний оролцогч биш. Тэнд дээр ажил өгөө гүйцэтгэж байгаа. Харин тэдгээр одоо зам дээр зорчих хэсэг дээр ажил өгөө гүйцэтгэж байгаа тэр хүний хажуугаар бид нар аюулгүй анхаарал болгоомжтой зорчноо л гэсэн.
За түрүүнээс хойш хоёлаа ингээд механикийн тээврийн хэрэгсэл гэдээ яриад байлаа шүү дээ. Тэгвэл яг механикийн тээврийн хэрэгсэл гэж юу юм? За яг энгийнээр ингээ ойлгох юм бол мопедаас бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгслийг хэлээд байна. За механикийн тээврийн хэрэгсэл гэдэг тэр мотоцикл, суудлын автомашин, ачааны машин, автобус, троллейбус бүгд яг механикийн тээврийн хэрэгсэлтэй орчиж байна. Хуулиугаар бол. За мопед, мотоцикл. За энэ хоёрын ялгааг нь хоёлаа сайхан хүүхдэд тайлбарлаж өгье л та. За мопед за 50 cc буюу тий куб сантиметраас их болоод явах юм бол шууд мотоцикл болчихж байна. За 50-аас доошоо мопед болчихж байна. За тэгвэл цахилгаан байхаараа яа гэв юм бэ? За мэдээж мопедын төрөл маань одоо ингээд машин маань дотоод шаталтын хөдөлгүүр мөн цахилгаан хөдөлгүүртэй гэж олон төрөл хэлцлээ тий. За цахилгаанаар тоноглогдсон байх юм бол тухайн цахилгаан хүчин чадал нь 4 кВт-аас доош байх юм бол мопедын төрөлтөд орно. За тэгэхээр энэ одоо юу гэж нэхлээр хөдөлгүүр болон цахилгаан хүчин чадлыг л хэлээд байна шүү дээ. Мэдээж цахилгаан бас автомашин байгаа тий. За 50 cc гэж сая чи ярьсан. 50 cc буюу хөдөлгүүрийн хүчин чадал нь 50 cc-гээс доошоогоо мөн 4 кВт-аас доошоогоо тухайн тээврийн хэрэгслийг бол мопедд оруулах гэж байна. За мөн километрийн заалт байгаа. Хурдны заалт гэдэг тий. Тахаа спидометр гэж энэ заалт үүсдэг. Тэрний заалт нь 50 км-с доош байх юм бол яг мопедын төрөлтөд ордог. Мотоцикл гэдэг нь маань яг мэдээж саяны мопедын одоо хөдөлгөөний хүчин чадал, хурдны хэмжээнээс яг дээшээ байх юм бол мотоциклийн төрөлтөд орно. Гэхдээ энэ нь яг 4 дугуйтай болон 3 дугуйтай мотоциклийн төрлийн залууртай тээврийн хэрэгслийг бол яг мотоциклтай хамруулж болдог. Мотоцикл дээр нэг хүүхдүүдийн нэг айгүй гайхаж орж ирээд байгаа юм даа. Энэ ингээд нэг нэгнийгээр яагаад хоёр мотоцикл явж болоод байгаа юм бэ гэдэг шүү дээ. Тэгвэл хоёр дугуйтай хоёр мотоцикл нэг нэгний зэрэгцээд явж болдог. Тийм. 3 дугуйтай болохоор болохгүй. 3 дугуйт болон 4 дугуйт нь бол яг зөвхөн нэгийг нэгээр дангаар ажиллаж байгаа. Гэхдээ саяны хэлдэг нэг заалт чинь байна. 2 дугуйт мотоцикл нэг игнэгээр дангаараа болон хоёулаа байр эзэлж явж болно. За практик дээр яадаг вэ гэхэлэр яг мотоциклууд маань сүлжээ яваад байна тий. Уг нь бол яг игнэ байраа зөвл эзлэх хэрэгтэй байхгүй. Сүлжиж давуу өрөх ерөөсө холгоогүй байхгүй. Яг гэхдээ нэг л төгжирж байгаа юм чинь тэгэл сүлжээл яваад байна л та. За саадыг тойрон гарах. Одоо ингээд за би 100 гарт тийш хэрэглэж байгаа. Миний ингээд 100 гартлын ингээд жаахан төгжрэлтэй машин тий л та. Би тэгвэл ингээд яг хажуудлынх нь нэгнийгээр явж байгаад за яг гэрлэн дөхөнийхөө өмнө ирээд 100 гартлынхаа игнээ л оорох. Тэр саадыг тойрох доорх уу? За нөгөө замын хөдөлгөөний дүрмийн шаардлагыг биелүүлэх одоо нэгсэндээ зохицуулагч юм уу гэрэл тохиогоор зогсогч юм уу тий. Энэ үйлдэлүүд маань бол саадад бол орохгүй. За саад гэдэг маань одоо яг энэ доор байгаа. Тэр зам тээврийн ослын улмаас зогссон. Турбо удаан зогссон. Эсвэл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл. Мөн зорчих хэсгийн нөх өвдрөл хэмнэлийг тойрон гарах тий. За энэ хэсгийг мөн зам дээр одоо эд зүйлс унсан тэдгээр зүйлийг тойрон гарах үйлдэлийг л яг саадыг тойрон гарах үйлдэл гэн. Түүнээс биш хөдөлгөөний нэгтрэлийн улмаас төгжил үүссэн энэ процессүүдийг бол яг саадад тооцохгүй та тэгэхээр яг хүлээцтэй хандна л гэсэн. За сургууль орчмын бус хороолол 2 хооронд айгүй ойролцоо. За сургууль орчмын бус хороололт дээр яг хоёуланд нь 20 км/цагийн хурдтай байна. Бүхий л төрлийн тээврийн хэрэгсэл одоо тийм хурдтай явдаг байна. За сургууль орчмын бүсийн тэмдэг дээр бид нэр дээр нэмэлт юм жижигхэн цагийн хуваарууд ороод ирсэн байдаг тийм. Энэ хоёр алтны зураг болохоор яг нь энэ бол ажлын өдрүүдэд хүчинтэй шүү. За доотлол нь нэмэлтээр цаг ороод ирсэн. 7:30-аас 19 цагийн хооронд. За яг энэ тэмдгийг хэдүүлээ ингээд орчуулъя гэж. За орчуулах юм бол за ажлын өдрүүдэд 7:30-аас 19 цагийн хооронд энэ тэмдэг хүчинтэй. Яг зөв. За бусад тохиолдолд яг нь энэ тэмдэглэлийн залтыг мөрдөхгүй байж болно. За нэг хороол орчмын бүсийн тэмдэгч юм болохоор цаг харгалцахгүй тэр байнгын л мөрдөгдөж чинь хэсэг тэр өдөр шөнө ажил амралтын өдөр гэлтгүү 20 км/цаг ортой байна. Тэр суурин газрын тэмдэг гэж. За суурин газрын тэмдгийг болохоор цагаан болон цэнхрээр тэмдэглэнэ. За цагаан нь болохоор хүн амын нэгтрэл ихтэй. За энэ цагаан тэмдэг одоо нийтлэгт бол одоо хот
аймаг за тэгээ хүн нэвтрэлхтэй сундуудыг бол цагаанаар илэрхийлдэг. За энд бол тэгэхээр цагаанаар тэмдэглэсэн одоо дархан гэсэн бичиг шүү дээ тийм ээ. За энд бол яхна суурин газрын замын хөдөлгөөний дүгмийг мөрдөн. Харин цэнхрээр тэмдэглэж байгаа бол яхна хүн амын нэвтрэлшил багтаа хот тосгон суурин газруудыг хэлж байна. За энэ зүгээр л та Баян гэдэг газар л ирж байна гэдэл танд яхна мэдээлж байна. За энд бол яхна суурин газрын замын хөдөлгөөний дүгмийг мөрдөхгүй байж болно. Энэ л яхна хуулиндаа ингээ заасан гэж. За төмөр замын гараг хөдөө замд явж байгаа айгүй их тарилддаг тий. За тэгвэл бид нэр төмөр замын гараг дотор нь 2 хувадаг ахны хаалттай болон хаалтгүй гарам гэж 2 хувадаг ахна. За хаалтгүй гарам байх юм бол бид нэр төмөр замаас 10 метрийн наад зогсоно. Хаалттай ах юм бол 5 м ахна. За гэрлэн тохиод байх юм бол гэрлэн тохионыхоо өмнө за зогс тэмдэг тэмдэглэл маань ах юм бол зогс тэмдэгнийхээ өмнө зогсоно тий. За тэгвэл ариун баяраг шиг нэг x тэмдэглэгээ за тэгээд доотлолт нэг дээш харсан сум гэн энэ тэмдэг тэмдэглэлийн юу нэг юм бол. За яг одоо энэ 3 дугаар зурган дээр харагдчихээн. За дангаараа x-тэй байх юм бол би яг нэг төмөр замыг л гаргах гэж байна. Тэр доотлолтногоо нэмэлт одоо тэр тэмдэгэнд байх юм бол таны огтлцол яг төмөр замын огтлцол 2 болно. Түүнээс олон одоо төмөр замаар та гарах чинь шүү гэдэг л танд анхааруулад байна. За зэрэгэлдээ зорчих хэсгүүдийн хооронд нь тодорхой нэг зайтай салгаж байрлуулсан тээврийн хэрэгслийн зогсоолт одоо хөдөлгөөнд зориулагдаагүй тэр хэсгийг хэлээд байгаа. За тусгаарлах зурвас гэж хэлдэг, аюулгүй аралж гэж бас хэлдэг тэр хэсгийг тусгаарлах зурвас гэдэг. Тэгвэл би тусгаарлах зурвасан дээгүүр бол явж болохгүй юм шүү дээ. Яг зөв. Одоо нэг өсөндөө өргөлдсөн шогнтал адилхан хүчин төгсдөг байна. За тууш зам. Одоо Монгол ганцхан байгаа хөшгийн нийл явдаг тууш зам байна тий. Тэгвэл тууш зам гэдэг маань яг А зэгээс Б зэг хүртэл яг тасралтгүйгээр нэг чигт явахыг хэлж байгаа. За бид нэр тууш зам дээр ухрах үйлдэл болон буцаж эргэх үйлдэлийг хийж болохгүй. За мэдээж хэрэг зарим нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бол хариулна. Тэрнийг яг дараачих хичээл үзье явна. За яг ингээнээр хэлэх юм бол нөгөө алгорма үг шиг хэлдгээр А зэгээс Б зэг рүү хүрэхэд ямар нэгэн байдлаар танд яг уул зуур, гарц, гарам байхгүй. Зогсоолын хэсэг байхгүй. Тэр хэсгийг хамгаалагдсан тэр замыг яг тууш зам гэж хэлж байна гэж хэлж байна. За дараагаар нь бид тээврийн хэрэгсэл байна. За тээврийн хэрэгсэл гэдэг маань хүн, ачаа, суйрлагдсан тоног төхөөрөмжийн замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг хэлж байгаа. Тэгэхээр энд яг ундаг дугуйч гэсэн орно гэсэн. P дорно гэсэн. За тээврийн хэрэгслээр зорчигч гэдэгт маань тэгвэл юу арах вэ? За тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүнийг хэлнэ. За энэ дээр бас нэг юм байна. Тээврийн хэрэгслээс буух болон сууж байгаа хүнийг зорчигчд хамруулна. Тэгэхээр яах вэ гэхээр та одоо би ингэ машинаас хүн болгож штэ тий. Тэр хүн ингээ бууж байгаад битэж гэмтэх юм бол жолооч асуудал болж байгаа байхгүй. Яг тэгвэл зорчигчийн аюулгүй байдлыг жолооч хариуцах байхгүй. Тэгэхээр нөгөө зорчигч нараа нөгөө явган хүн тал руугаа буулгаа гэдэг хэлсэн тэр хэсэг. Зорчих хэсэг рүү буулгахгүй байх шалтгаан чинь энд байгаа байхгүй. Манай сургуулийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбар хэсгээс аваарай. Бидний төр зогсол удаан зогсол. За төр зогсолын тэмдэг удаан зогсолын тэмдэг бол хотод бол хаасаг байгаа тийм. Тэгэл тийм зогсол очруулаад ингээл зөндөө юм болдог шүү дээ. Тэгвэл яг юуг төр зогсол, юуг удаан зогсол гэдэг юм бэ? За 5 минут хүртэлх хугацаанд жолооч тээврийн хэрэгслээ зориуд зогсосон үйлдэлийг төр зогсолтод оруулна. За үүн дээр нэмэгдээд хүн одоо тий буулгах, суулгах, эсвэл ачих буулгах тохиолдол нь энэс илүү хугацаагаар байж болно. Энэ нь яг нь төр зогсолтод хамардаг. Тэгэхээр энэ дээр бол яг нь минут заагаагүй гэсэн. Тэгэхээр хичнээн хугацаагаар би хүн болгож суулгаж байгаа, ачиж буулгаж байгаа. Тэр бол яг нь төр зогсолтод л орох юм шиг тийм. Яг зөв. Тэгвэл удаан зогсолт нь. За энэ нь болохоор яг нь зорчигчдыг буулгах, суулгах, эсвэл ачих буулгахаас бусад 5 минутаас дээш хугацаагаар зориуд зогсосон үйлдэлийг бол яг нь удаан зогсолтод ордог. Тэгэхээр зүгээр л 5 минутаас илүү хугацаагаар л нөгөө хүн ачаа буулгах, суулгах хас бусад тохиолдлыг л ерөөсөөх нь удаан зогсолтод хамруулнаа л гэж хэлж байна. За тэгвэл төр зогсол хариутай газар би удаан зогсол хийж болох уу?
болохгүй. Ерөөсөө тэнд төр зогсохыг хориотой гэдэг чинь ерөөсөө зогсож болохгүй л гэж ойлгож байна. Ерөөсөө зогсохгүй тэр тухайн нэгнээ зорчих хэсэг явах нь тасралтгүй хөдөлгөөнтэй цэгэл гэж ойлгож байна. Тэгвэл эсвэргээр удаан зогсохыг хориглосон газар би төр зогсож болох. Мэдээж энэ ч нөгөө төр зогсолт бол хийж болно. За удаан явдалт тээврийн хэрэгсэл гэж бас таних тэмдэгтэй юм шинүүд байдаг шүү дээ. Тэнгүүд тэр маань техникийн тодорхойлолт төр тогтоосон хамгийн дээд хурдтай 30 км-ээс илүү гардаггүй тэр механикцсан тээврийн хэрэгслийг хилдэг байна. За ундаг дугуй гэдэг маань унж яваа хүний булчингийн хүчээр буюу таны булчинг ажилуулсан. За хэрвээ цахилгаан ороод ирэх юм бол T125 км-аас бага тэр 2-оос цөөнгөө дугуйтай тэр тээврийн хэрэгслийг ундаг дугуй гэж хэлдэг байна. За энд нь болохоор нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний тэрэгцэр авахгүй байна. За тэгвэл ундаг дугуйн зам нь мэдээж хэрэг өөр юм гэсэн таних тэмдэгтэй. За явган үний замнаас арай өөр өнгөтэй ялгахдагч байдаг байна. За мэдээж нөгөө ундаг дугуйн таних тэмдэг. За явган үний замаас бусгаарлагдсан шугам тэмдэглэлтэй байрлалсан энэ хэсгийг ундаг дугуйн зам гэж тийм. Хичээлийнхаа их нь хоёлоо уулзуурыг холиод байдаг, гарцыг хооронд нь холиод байдаг гэдэг чинь шүү дээ. Тэгвэл яг уулзуур гэж яг юу гэлээд байна? За энийг болохоор замууд нэг төвшин огтлцсон бэлчээр хэсгийг уулзур гэдэг байна. За тэгэхээр яаж юм бэ гэхээр за уулзур хаана эхлээд байна гэхээр тухайн зорчих хэсгийн за би одоо энэ дээрээс ярих юм бол за миний зорчих хэсгийн одоо бордюр буюу замын захын хэсэг дугуурч эхлээд тухайн зорчих хэсгийн нөгөө талын зорчих хэсгийн тэгшэр хүртэл одоо дугуурч байгаа хэсэг яхна. Энийний дотор хэсэг уулзууртаа хамаарчдаг. Ингийн ярих юм бол. За тэгээд олон уулзуурууд ингээ хоорондоо нийлээд тэрний хэсэг нь талбайг нь болохоор уулзур гэдэг байгаа шүү дээ. Тийм. Уулзур хэсэг гэдэг байгаа. За одоо яг нэг ингээ хэрэг анзаарах юм бол ингээд одоо томоохон уулзуурууд дээр энэ шар өнгөөр улбар шараар ингээд зигзаалтсан хэрэгсэлсэн байгаа. 26 оны 1 сарын 1-ээс тухайн хэсэг дээр одоо зогсохоор бол тухайн уулзуур руу зөвшөөрсөн гэрэл төхөөгөөр ороод зогсчих юм бол тань дээр таргуул ирнэ л гэж ойлгож байна. Өсөө замынхаа хөдөлгөөний дүрмэнд таны урд талтайгаа зам чинь ачаалалтай байх юм бол тэр үйлдэл орохыг хориглодог. Зөвшөөрсөн гэрэл төхөө алсныг үл харгалзсан явах нь хөдөлгөөний өөрчлөлтийг хориглодог. Энэ заалт маань хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож байна. За харанхуй үе гэдэг чинь харанхуй үе гэдэгт маань үчийн бүрийгээс өөрийн гээгээ орох тэр хүртэлх хугацааг хэлж байгаа. Бид нар ямар нэгэн байдлаар юм наривчсэн цаг зааж өгөх байна. За дараагаар нь манай сонсогчдын бас хамгийн их алддаг үзэгдэлт хангалттай нөхцөл, үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл. Тэгвэл энэ хоёрын яг үндсэн гол ялгаа нь юу юм бэ? За үзэгдэлт хангалтгүй гэдэг маань юу гэхээр одоо байгалийн одоо үзэгдлийн улмаас тийм одоо цаас бороо, манан, будан, шуурга ч юм уу тийм эдгээр одоо хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн одоо 300 метрийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг яг үзэгдэлт хангалтгүй нөхцөл гэж хэлнэ. За хязгаарлагдмал нөхцөл гэдэг маань болохоор байгалийн тогтц одоо нэг ингээд даваагүй тийм эсвэл том одоо байдлага байгууламжийг ингээд тойроо гаргахад цаанаас нь одоо замын дагуух нь үзэгдэх орчин халахлагдсан тэр орчныг яхна үзэгдэл хязгаарлагдмал гэж. За энэ хоёрт авах арга хэмжээ, хариу арга хэмжээнүүд нь бас хариу өөр үүсдэг. За үзэгдэл хангалтгүй нөхцөлд бол мэдээж би тээврийн хэрэгслийн хурдыг сааруулна. За нэмэгдэл гэрэл буюу нэг манангийн гэрэл. За зайлшгүй шаардлагатай тохиолдолд зогсохуйц одоо хурдаа авч явна. За тэгээд манангийн гэрэл нэмэгдэл дасаа авч. Хязгаарлагдмал нөхцөлд бол хангалтгүй нөхцөлдөө тэгээд шаардлагатай болох нь зогсох арга хэмжээ авчиж байгаа. За хязгаарлагдмал нөхцөл дээр болохоор яг нь за одоо тэр давааны цаанаас одоо машин гарч ирэхгүй тэр том байдлага байгуулалт ч юм тэр үзэгдэх орчин халгалсан цаанаас юм янзын саад дотор гарч илээгүй л би яг зогсохуйц хурдаа авч хөдөлгөөнд оролцсноо л гэсэн. За хүүхдийн зохион байгуулалтад тээвэрлэх. За сүүлийн хэдэн жилүүдэд бол яг ингээд Америкийн кинонуудаар гардаг юм шар автобус хүүхдүүдийг одоо сургууль руу зөвгөөд байгаа шүү дээ. Тэгмээд бид нэр эдгээр тээвэрлж байгаа тэр тээврийн хэсгүүдийг яаж таних юм бэ гэх юм бол за мэдээж хэрэг яг таних тэмдэгтэй байх нэ. За таних тэмдэг дээрээс нэмээд 8 болон түүнээс олон хүүхдийг чиглэлийн бус автобусаар тусгайлан тээвэрлэх үйл ажиллагааг яг нь хүүхдийг зохион байгуулалтад тээвэрлэх гэж хэлж байгаа юм байна. За өөр нэг жишээ нь болохоор зарим нэг хувийн сургуулиуд яг нь өөрсдөө юм маршрут гаргаад
Хүүхдүүдийн сургууль өргөж өгөөд юм авдаг тийм юм болсон байгаа шүү дээ. Системд болсон байгаа. Энэ эдгээр ингээ хүүхдийг зохион байгуулалтад тээвэрлж байгаа тээвэр хэрэгслийн жолооч нь тусгай бэлтгэгдсэн мэрэгсэн жолооч за мөн энийг одоо тухайн сургуулийн тээврийн цагдаад бас бүртгүүлтэй байх хэрэгтэй. За тэгээд мэдээж сая таних тэмдэг бүхий тэмдэглэгээ байрлуулсан. За энэхээ хүрээнд босож жолооч нар хүүхэд зохион байгуулалтад тээвэрлж байгаа автобусд хамтдагтай зам тавьж өгөх төр зогсолтод зогсох бүртэн тээвэр хэрэгслийн хурдуудаа багасгаад анхаарал болгоомжтой зорчин олж ойлгож байна. За цуваа гэхээр бид нарт цэг гэдэг юм шар дэвсгэртэй тэмдэг тэмдэглэгээ байдаг байна. За тэгвэл яг хуулиндаа бид нарт цуваа гэдгийг юу гэж зааж өгсөн байдаг вэ гэхээр за тусгай гэрлэн дохио ажилласан тээврийн хэрэгслээр хамгаалуулсан. Ойрын гэрлээ асаасан. За зохион байгуулалтад цуурч яваа. Тэдгээр машинуудыг цуваа гэдэг байна. Мэдээж хэрэг цуваа гэсэн танил тэмдэгтэйг байх нь шүү дээ. Тэгээд дугаарлагдсан 1 2 3 4 ч гэдэг ч юм уу тийм. За энэ дээр хамгийн том машин бол гадаадаас элчин сайдын тусгай том хүмүүс ирэхэд айгу том цуваа явдаг шүү дээ. Ингээд явган зэрэгчдэж байхгүй машиныхаа хөдөлгөөний шориглоод за цуваа явж байгаа шүү гэдэг. За тэгвэл цуваа дээр ер нь яг хоригдох зүйлс байд юм уу? За цувааны хөдөлгөөний араас гисгэх, цуваан дундуур, игнэ байр, эслэх, за цуваан дуул зураг нэвтэрч байгаа цуваан дундуур орох эдгээр үйлдэлүүд бол бусад тээвэр хэрэгслийн жолооч нарт бол хоройтой. Энэ залтад байгаа. За чиглэлийн тээвэр хэрэгсэл гэдэгт маань тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу зорчигчийг тээвэрлэх. За нийт үйлчилгээнд явж байгаа тэр автобус төрлөө бусыг хэлдэг байна. Энэ дээр нэг ойлголттой. Чиглэлийн тээвэр хэрэгсэл автобус хоёроо хүмүүс ялахгүй байгаа байхгүй. За одоо нөгөө автобусны игнэ гэж яриад байгаа байхгүй хүмүүс. Ингээхээр буруу ойлголт болчиход байгаа байхгүй. Нөгөө нэгдүгээр игнэ тийм ээ гол замын нэгдүгээр игнэ А гэсэн тэмдэглэгээтэй. Тэнгүүд хүмүүс автобусны игнэ гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ дээр нөгөө дурын автобус болгоо явах нь явах ирэхгүй. Уг нь бол тэргээр явах. Зөвхөн чиглэлийн тээвэр хэрэгсэл тэргээр явах хэрэгтэй. Одоо бусад аялал жуулчдын автобус ч юм уу ариун баяр хувийнхаа автобусаар явах нь тэр нэгдүгээр игнэгээр чиглэлийн тээвэр хэрэгсэл буюу автобус одоо энэ зургийн дээр харагдаж байна тийм. Энэ игнэгээр нэгдүгээр игнэгээр явах хэрэг байхгүй гэж ойлгож байна. За тэгвэл чиглэлийн тээврийн хэрэгслийг игнэ гэдэг маань А гэсэн тэмдэглэгээр за тэмдэглэж өгсөн аль эсвэл энэ мэдээлэл цэнхэр өнгийн тэмдэгтэй байгаа тохиолдолд тэрнийг чиглэлийн тээврийн хэрэгслийг игнэ гэж хэлнэ. За тэгвэл энэ А гэсэн тэмдэглэлтэй энэ игнэгээр ямар машинууд явж болох юм бэ? За эндээс одоо байр эзлэх зорилгоор одоо тийм ээ энэ тухайн улсраар баруун өргөж байгаа тохиолдолд бус төрлийн тээвэр хэрэгсэл явж болно. Гэхдээ энэ чигээр яг нь зөвшөөрөгдсөн дасрагдсан зураасаар уулзрын өмнө байр эзлэн. За мөн такси үйлчилгээ. За хүүхэд зохион байгуулж байгаа тээвэр хэрэгсэл. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн таних тэмдэг бүхий тээвэр хэрэгсэл яг нь нэгдүгээр игнэгээр явж болно. За өмнө дээрээс гадна ундаг дугуй мопед яг нь явж болно. За гэхдээ ундаг дугуй нь 14-өөс дээш насны, за мопедийг 16-аас дээш насны хүн яг нь жолоодож зам хөдлөлд оролцсон. За дээрэс нь чиглэлийн тээврийн хэрэгслийн игнэгээр зөвхөн чиглэлийн тээврийн хэрэгсэл маань л явна гэсэн. Тэгэхээр тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу тэр шугамын дагуу явж байгаа автобус 100 гарт тийшээ эргэх гээгүй л бол хамгийн 100 гарт игнэгээр болно л явж болохгүй байх нь тийм. За дээрэс нь шуурхай албаны автомашин тийм галт каман за төрийн тусламж ч юм уу тийм эдгээр машинууд эдгээр игнэгээр явах боломжтой байх нь. За чиргүүл гэдэгт маань ер нь чиргүүл гэж юу вэ? За механиксын тээврийн хэрэгслээр чирэг зориулсан тээврийн хэрэгслэр. Тээврийн хэрэгслэр гэж байна. Механиксын тээврийн хэрэгслэр гэж байна шүү. Нөгөө чиргүүлэг маань болохоор зүгээр тээврийн хэрэгсэл гэж байна шүү. Тээврийн хэрэгсэл гэдэгт маань юу орсон гэлээ нөгөө хүн шилжих зорилготой те ачаа тээш шилжих зорилготой танаглагдсан зүйлсийг тээврийн хэрэгсэл гэж орж байгаа. Манай сургуулийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбарлахаас аваарай. Явган зорчигч гэдэг маань замаар явган яваа хүн жагсаалаар яваа хүн. За хүчний бэрхшээлтэй хүний тэргийн зэрэг. За түүнчлэн тэрэг төрж байгаа, чарга чирж байгаа мотоцикл, мопед ундаг дугуй түрээд хөтөлж явж байгаа хүнийг яах нь
явган зорчигчд оруулдаг байна. За мэдээж хэрэг явган зорчигчд нөгөө нэг ажил үрийг гүйцэтгэж байгаа хүмүүс маань авахгүй байна. За явгууны гарц гарам зам. За явгууны гарц маань яг нь цэнхэр өнгийн дэвсгэртэй мэдээлэл тэмдэгтэй байна. Мэдээж хэрэг явган зорчигч маань өөрийнхөө явгууны гарцаар гарах хэрэгтэй байна. За жолоочд маань болохоор явгууны гарц ойрхон байгаа юу гэдгийг ямар тэмдгээр анхааруулдаг вэ? За мэдээж нөгөө анхааруулах гурвалжин тэмдгээр анхааруулна. За хот суурин газар бол 50-аас 100 метрийн өмнө. За суурин газрын гаднах зам бол 150-аас 300 метрийн өмнө. За одоо явгууны гарц ирж байна. Эсвэл хурц харуулж байна гэдгийг яг нь анхааруулж байршуулсан байдаг. За явгууны гарц болон гарам хоёр дээрээс их андараад байдаг. Гарам гэдэг маань бол за гарц гэдэг маань бол зорчих хэсэгтээ нэг огтлцоод шүү дээ тийм ээ. Гарам гэдэг нь болохоор ахна тэр тухайн зорчих хэсгийн дээгүүр гүүрээр эсвэл нөхөн гарцаар нөхөн гармаар гаргасан. Энэ одоо зорчих хэсэг дээгүүр хөлийн хүлээлтгөө байхгүй л гэж ойлгож байна. Анхаарал хандуулсан сонсогч нартай баярлалаа.